Дархан аймгийн Хонгор сумын 1-2 дугаар багт богмалын халдварт цэцэг өвчин илэрч аймгийн онцгой комисс шуурхаа хуралдаж 72 цагийн дотор холбогдох арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар дээр навчээ. Хонгор сумын 2 дугаар багийн зурамтай гэх газрын хар модтын гуу орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсанд сумын цэцэг даргын 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 243 дугаар захирамж гарч 20 цэрийн дэглэм тогтоосны дагуу 5 айлыг оролцуулан 4 км хардстай голомтын бүсийг тогтоож 255 богмалыг устгаж 396 богмалд вакцин хийжээ. Хонгор сумын 1-р баг буурлын орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 246 дугаар захирамж гарч 20 цэрийн дэглэм тогтоосны дагуу 4 айлыг оролцуулан 200 м радиустай голомтын бүсийг тогтоож 41 богмалыг устган 80 богмалд вакцин хийсэн байна. Нийт 2 голомт байгаа Хонгор сумын нутагт энэ дээр 296 богмал хоньыг устгалд оруулсан. За 882 малыг буюу яг голомтын мөст байгаа малыг бол вакцинжуулж амжсан бид нэр. Ингэсээр бол нэлээд энэ голомтын мөст байгаа вирус тарах асуудал бол энэ нэлээд тасан зогсоож байгаа гэж бодож байгаа бид нэр. За энд бол хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн эдийн газар цагдаа хамтын ажиллагааг бол маш шуурхай 72 цагийн дотор бид нар бол өнөөдрийн байдлаар дуусгачаад байж байна. Цаашид бол нэмж халдварын асуудлууд гарч ирэхгүй бол энэ ерөнхийдөө ингээд хяналтандаа барьсан байна л гэж би ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 07 тат албан даалгавар богмалын гоц халдварт өвчнөд тэмцэх хор уршигыг арилгах талаар авч хэрэгжүүлэх аймгийн онцгой комиссийн ажлын төлөвлөгөөний дагуу хяналт тавь ажиллаж байна. Мөн цагдаагийн газар мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Дархан Сэлэнг чиглэлийн хөтөл буурал хангаа 40 босны шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд 24 цагаар хяналтыг тавьж мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчлэг бахыг буцааж байгаа юм байна. За шалгалтын явцад гоолд анхаарч байгаа нийтийн зөрчил дутагдвал махан бүтээгдэхүүний гарал үүссэн юм шиггүй. Эрүү дахин ариун цэврийн бочиг өрөнд бүрдэлгөө ийм махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа зөрчил нэлээдгүй байна. За тэр чивтийн хил Сэлэнг аймгийн орхон туул за мөн манай аймгийн салхит сүртэл яг голомттой газар сүртэл магшил аваад явж байгаа ийм асуудлууд байна. Энэ бол нийтдээ зөрчил байна. Тэгээ энийг иргэдтэй тээвэрлэгч жолооч нартай анхааруулж хийхэд ийм махан бүтээгдэхүүний ачигтаа иргэд ахын шаардлага хангасан бичгтээ гарал үүссэн бичгтээ ийм юмар тэр хэрэгслэр махан бүтээгдэхүүний тээвэрлэгч яваач гэсэн ийм юмнуудыг хэлье. За иргэдэд анхааруулахад махан бүтээгдэхүүнийг ялангуяа нийт төсөл Улаанбаатар улсад дархан чиглэж байгаа мах бол нилээдгүй байна. Тэр махнууд нь болохоор зарим манай нийтийн тээврийн жолооч нар хүртэл дайвар гэж бид нар ярьдаг. Ийм хайцг сав тавсан дээр нь утас номертой тодорхой эзэн байхгүй. Ийм махыг буцаагаад бид нар эргүүлээд явуулна гэхээр нөгөө жолооч энэ хүний юм эзэн дарханд байгаа. Би танихгүй дайварын цөм төрг аваагүй гэд. Тийм учраас энэ жолооч нар тэр дайвар бүтээгдэхүүнийг аваад ингээд тээвэрлэх гэж явж хийх юм бол энэндээ заавал гард үүссэн бичиг зариун зэрэг юмнуудыг төрөний мэддэг шаардлагатай хангасан ийм юм л өгч болохгүй бол дайвар бүтээгдэхүүнийг авч явах болооч болохгүй гэсэн ийм анхаарал сэдвэмжиж жолооч нартай хэлж ярих байна. Хонгор сумын 2 дахь голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд олон улсын зам дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Цаг агарын байдлаас шалтгаалan ариутгалын бодисыг шингэнээр нь цацах бус харин нунтаг хэлбэрээр ашиглаж байгаа гэлээ. Үндсэндээ 10-ны өдөр бол устгал хийж дууссан байгаа. За үүнээс хойш нэмэгдсэн өвчлөсөн малын тоо бол одоогийн байдлаар бол алга байна. За иргэдэд яг зөв энэ хавьяас ингээд тэгдэгсэн дуудлагууд бол ирэх нэрж байна. Гэхдээ энэ бол өвчний шинж тэмдэг биш. Зөв малтай буруу эмчилгээ хийсэн. Одоо жишээ тухайлбал Евомикийг махлуун хийсэн. Махлуун тарьснаас болоод тэрний улаалт үүссэн. Энийг бол бас иргэд бас энэ өвчний шинж тэмдэг гэж андуурч дуудлах байдал бол байна. Ажиглагдчих байна. За иргэддээ сэрэмжлүүлэхийг таасууч. За малын цэцэг өвчин гарсантай холбогдуулаад иргэдэд сэрэмжлүүлэн хэлэхэд малыг хариулахтай болох. Малыг бол байнгын хончлон хариулах. За энэ голомтын ус төлөө ялангуяа энэ Хонгор сумын иргэд 1-р өгийн иргэд голомтын өслөө малаа өөртөөлөхгүй. Энэний эсрэг өөртөө боломжоор эсрэг тал руу малынхаа хариулгыг хийх. За мал амтан тэтгэврийн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг Хонгор сумын нутгаас оруулахгүй гаргахгүй байх. За
За малын шилжилт хөдөлгөөнд анхаарал тавих энэ асуудал хамгийн энэ чухал байна. За мөн өвчтөний шинж тэмдэг эдэлсэн бол тухайн мал амтныг тусгаарлан ялгаад мал эмнэлгийн байгууллагад нэн дээр мэдгдэх шаардлагатай байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээг авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Иймээс иргэд та бүхэн цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямаа, мах, түүхий нийлүүлэх, худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягтлж цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.